өнөөдөр шинэ бичлэг оруулахаар болсон байгаад маш их баяртай. Удаан та нартайгаа уулзсангүй. За та нартай өнөөдөр үзүүлэх байгаа бичлэг маань нэг нь маш хөгжилтэй, нэг нь маш гоё бичлэг байгаач нөгөөх нь яг жинхэнэ бодит амьдралыг харуулсан орчуулгатай бичлэг байгаа. Ингээд хэдүүлээ бичлэгийг үзцгээе. 走吧。不是我说你怎么这么磨叽啊？你就不能跑2步吗？你看什么看？我说你除了会逛街花钱没事找事，你还会干嘛？饭不会做，衣服不会洗，开个车东西南北都分不清。我怎么就看上你这么个玩意儿呢？我跟我朋友出去喝个酒不行，打个麻将也不行，我一个大老爷们弄得一点家庭地位都没有。以后能不能好好伺候伺候我啊？别一天天的给我摆脸色，给谁看啊？能过过，不能过分手。发工资了啊，对啊，老婆。赶快来吧。你再让我爽一下嘛。快点。啊，行。没那个状态了。真的。收到了吗，老婆？收到了。啊，行。走，请你吃饭去。啊，谢谢老婆，老婆真大方。Энэ нэг бичлэгэнд маш олон талыг харуулсан бичлэг байна. За тэгээд цаашаа хэдүүлээ дараагийнхаа бичлэгийг үзье. 哎，大远，那不是你前女友吗？怎么变漂亮了这么多？想当初，哎呀，天天管着你，像只母老虎一样。说什么呢？你们俩还上不上班啊？马上去吧，马上就是。不是你干嘛呀？睡觉。我跟你说了多少次了，你这衣服不要乱扔，你下。知道了，下次一定记得。干嘛呀？我吃瓜子儿，你要管我？在家不要吃瓜子，你看看你自己弄的。那个，我出去一趟，我朋友叫我喝酒。哎，我车钥匙呢？问你话呢，我车钥匙呢？给我。不能去，你自己身体你不知道吗？你不能喝酒。哎，我自己心里面有数，快给我。不给，就你那些狐朋狗友有什么好聚的呀？就冲着你买单去的。哎，让开。你知道大渊在哪个宫位吗？大渊在那儿。我过去一下。你怎么来了？哎呀，你还说我？你午饭都忘家里了，居然用塑料袋装饭，大约你胃好吐啊！哎，行了，我中午点了外卖，你快回去。哎呀，外卖又贵又不健康，哪有家里做的好吃啊？说了我不用了，你回去吧。哎呀，说的是对的。那个，没事儿，掉地上了。幸好撒的袋子，没事还能吃。狗子了。干嘛呀？这还怎么吃吗？哎呀，没事儿。没事儿。大渊这女朋友也太……Oh my god！ 我的天哪！这还怎么吃啊？你知不知道我今天有多丢人？你耳朵是聋了吗？听得到我说话吗？你以后能不能别管我？我衣服想乱丢就乱丢，我想喝酒就喝酒，我想吃什么就吃什么，用不着你管。我以后不管你了，我们分手吧。分就分啊，我巴不得呢。宝贝，我回来了。春兰走了之后，我马上就有了新的恋爱。这边。哎，老公，喝啤酒。她比春兰漂亮很多，也从来不管我。我跟朋友出去喝酒去了。啊，你去吧，我一会儿也要和小姐妹蹦迪呢。迟到3次，无理由辞退。你看看你这个月迟到多少次？去人事办离职。老板，可是我发现，并没有我想象中的那么好。医生，我到底情况怎么样？你自己的身体你不知道，还酗酒吃外卖，家里就没有人管你吗？你说我多少次？
人总是这样，失去了，才知道他曾经对我的每一次束缚有多么的珍贵。За нэг юм бичлэг байна. За хүн амьдралдаа ер нь бол байгаа зүйлдээ ерөөсөө сэтгэл хангалуун байдгүй. Хизээ хойно, алдсан хойно хүн ухаардаг. Өөрийнхөө заавалжгүй биеэрээ өөрийнхөө сэтгэл зүрхнээсээ мэдэрч туулж иж энэ бүхний алдаагаа ухаардаг. Хизээ хойно, хожимдсон хойно эргэж авахыг маш их хүсдэг. Илүү зүйлийг маш их хүсээд идэг. Яг байгаа зүйлийг байгаа чигээр нь хайрлаж чаддгүй хүмүүс. Ерөөс амьдралаас битгий өвөө хайгаач. Амьдралыг байгаа чигээр нь хайрлаач. Хан ижлээсээ битгий өвөө хайгаач. Тэр хүн таны төлөө өөрийнхөө алтан цагийг танд зарцуулж байгаа гэдгийг та нар маань бас нэгийг ойлгож тунгааж нэгнээ хайрлаж хүндэлж байгаараа гэж өнөөдрийнхөө бичлэгээ дуусгамаар байна. Тэгээ дараа та нартайгаа илүү олон, илүү сонирхолтой гой бичлэгүүдээр уулзах болно. Ингээд түр бай.